Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Эрүүл амьдрал нэвтрүүлэг маань шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр таны эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн ивэд итгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивэнд итгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Ингээд эрүүл амьдрал энгийн зүйлээс эхэлдэг. Тэр тусмаа бидний амруугаа хийж байгаа хоол хүнснээс эрүүл амьдрал маань эхэлдэг юм а гэж би боддөг юм. Ингээд бид студидээ амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төвийн их хэмж Балчин нэмийг урьж ирүүлээд байна. Ингээд танд өглөөний мэндийг хүргэе. За сайн бацгаана та бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Амралтын өглөө үзэгчид маань тав тэрийг харж байгаа. Энэ өглөө маш сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэлээр үзэгчдтэйгээ уулзах гэж байгаадаа би бас баяртай байна. Амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төв гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төв маань хизээ яаж үүссэн юм бэ? Энэ төв бас үзэгчдэд маань сонирхолтой байх болов. Манай амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төв нь 2013 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлж одоо 2 дахь салбарын нээлттэй одоо хийгээд баруун удаагүй байна. За тэгээд манай төвд мэрэгжлийн технологич уламж танай ухааны эмч тийм ээ шим дэжил судлаач гэсэн мэрэгжлийн баг хамт олон та бүхэнд эрүүл мэндийн одоо үйл ажиллагааг хүргэдэг байгаа. Би танай төвийн үйл ажиллагааны тухай сонирхоод судалж байхдаа бодож ил л доо. Нэгэн тийм амуу үр тариагаар эмчилж засаж болно гэж байгаа юм чинь одоо яг энэ амуу үр тариагаар өөрийгөө эмчилсэн байт юм уу? Үр дүнгийн үтсэн ийм хүмүүс л энэ төвийг нээсэн байх гэж бодож байгаа юм. Манай төвийн нээлттэй холбоотой гэх юм бол манай захирлууд өөрсдөө хятад улсад бизнесийн чиглэлээр сурч байсан хятад болон Азийн орнуудад үр тариа, үр жимс, органик хүнсийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг нь бас тэдний одоо эрүүл амьдралын нууц салшгүй холбоотой гэж үздэг. Энэ Азийн орнууд энтгийг за Япон, Солонгос энэ орнуудад энэ одоо үр тариаг бол одоо хүнсний дэлгүүр захуудад одоо чөлөөтэй худал таалагдаж хүмүүс өөрсдийн одоо сонирхсан уншаад хүчндээ тохирсон бие байдлаа тохируулан тийм ээ тухайн улирал цаг үедээ тохируулан өөрснөө сонгоод туртай хэмжээгээр зөв хэрэглээд юм сурцсан байдаг. Энэ тэдгээрийн нөгөө эрүүл урт насад нөлөө зогсохгүй ходоод гэдсний үйл ажиллагаа хэвэн байхад бас чухал үүрэгтэй байдаг. Ер нь одоо нурмалын гаралтай уурга эслэгийг маш ихээр агуулдаг учраас бие махбодыг хоргоожүүлэх, тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг маш сайн одоо үзүүлдэг. Танай өөрөө их гоё юм бэлээ. Хүнсээр ангаах соёлыг Монгол улстай түгэнэ гэд. Тэгэхээр хүнсээр яаж ангаад юм бэ? Одоо чухам ямар хүнсээр яаж ангаад юм бэ гэдгийг та тодруулж өгөөч. За хүнсээр ангаах соёлыг Монгол улсад түгэнэ гэсэн заахан орой зорилготойгоор бид үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол хүний амьдралын одоо гол хөдөлгөч хүч нь хоол хүнс байдаг. За хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хизээ яаж зөв зохицуулан хэрэгжилж чаддгаас хүний одоо ходоод гэсний үйл ажиллагаанаас хамаар зогсохгүй бүх биеийн эрүүл байх одоо үндэс гэж үздэг. За тэгээ яалтчгүй манай энэ одоо оруулж ирж байгаа одоо бүтээгдэхүүнүүд бүгд одоо хүнс хүний одоо хүнстэй салшгүй холбоотой. Ер нь уламж танаахаа эртний судартвал тий 5 одоо 6 амт төгөлдөр 5 зүйлийн эдэ будаа гэж ярьдаг. Тэрний одоо салшгүй нэг хэсэг үр тарианы зүйл, махны зүйл, үрний зүйл, тосны зүйл тий болгож найруулсан эдэ ундаа гэж байдаг. Үрсийн зүйлд нь бол энэ бол одоо салшгүй нэг хэсэг нь болж орж ирж байна. Тэгэхээр таны өмнө байгаа энэ хоёр шилтэй зүйл маань маш олон төрлийн арваа үр тариаг агуулж байгаа шиг байна. Та одоо манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч чинь ямар үр тарианууд байна? Чухам юунд сайн тий? За өнөөдөр би төлөөл болгож одоо цөөхөн ч юм уу гол нэрийн үр тариаг авчирсан. За энэ шош буурцаг гэхэд дотроо маш олон төрлийдэг. Энд одоо 6 зүйлийн шош буурцаг авчирсан байна. За энэ цагаан шош гэдэг. За хар буурцаг буюу хар шош. За ногоон буурцаг байна. Шар буурцаг. Энийг бол монголчууд ерөнхийдөө шар буурцаг нэлээх сонссон хэрэгэлдэг хүн их байдаг бах. За энэ хүрэн буурцаг. За тэгээд энэ уурга амин дэмэслэгээр маш баялаг. Эдгээрээ бэлдсэн одоо уургийн бэлтгэл гэж манайх гаргадаг. Жишээ нь тэрийг бол одоо цагаан олднууд болон тийм мах бах хэрэгэлдэг. Тэгээ тамир тэнх юмутай махыг боловсруулахад тийм ходоод гэсэн хямралтай бөөр болон элэгний дутагдaltaй хүмүүс уургийн бэлтгэлийг дээр нь фитнесээр хичээллэхсэ тийм ээ. Одоо турах хүсэлтэй дээр нь хоолоо баг махаа хоолыг баг хэрэглэж байгаа хүмүүсүүд манай уургийн бэлтгэлийг болон шош буурцыг өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэж байх нь одоо энерги их үүсвэр болдог. За наатли шилэнд маань ямар үр тарианууд байна? Их л гоё харагдаад байна да. За энэ би бөөрийн бэлтгэлийн төлөөлөл
болгож энэ нэг харагдах байдлаар нь манай бөөрийн бэлтгэлд 8 төрлийн үр тариа эмийн түүхийд орсон байдаг. За ингээд орсон тайлбар бол энэ дахиад толгойдлын ухаа гэдэг энэ цэцгийг үрээдэг. Энэ бөөр давсагны өрөвсөл те бүр бэлхүүсээр өвдөх эмэгтэйчүүдийн цэцдийд гэдэг өвчнөд маш сайн байдаг. Энэ хар нөгөө шош байна. За улаан үзэм, хар гүнжтүүр, хар будаа, за улаан чавга, хушиг, тармил мухар цагаан гэсэн түүхийдүүд орсон байгаа. За энэ хар гүнжтүүр, хар будаа, тармил хар гүнжтүүр, хар будаа, хар шош маань өөрөө бөөрийн хүүтийнхийг арилгаж бөөрийн тамирыг сэргээх үйлдэлтэй мөн хар турлын үр будаанууд залуужуулах болон мэдрэл ой тогтоол хүсний чанарт маш сайнаар нөлөөлдөг. Ус буурлахын эсрэг гэж үздэг. За тэгээ улаан үзэм, улаан чавга бол холестерин буулган цусыг шингэлэн нэлэг бөөрийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. За энэ дээр нь тармил мухар цагаан гэдэг нэмийн урмал байгалийн антибиотик төс дүүчдгийг үзүүлж байна гэсэн үг. Тэгснээрээ бөөр давсагны өрөсөлтэй архаг бууч хүчний гэдгээс намдах үйлдэлтэй. За манай монголчуудын донд бөөрийн өрчлөлийн дөвчлөлийн ер нь үйлчлэгийн байдлаас те тандхад ер нь 80-85% нь бөөрийн одоо өрөсөлтэй архаг боломж очмог тийм ямар нэгэн хууч хүчнтэй хүмүүс байна. Тийм хүмүүс өвлийн улирд бөөрийн тамир судардаг, хүүтний нөхцлөөр бөөр их өвдөх магадлал ихсдэг учраас өвлийн улирд бөөрөө хамгаалж энэ бөөрийн бэлтгэлийг амуу төгөөс авч хэрэглэх эсвэл энэ хар гүнжтүүр хар будааг өгвөл хоол хүнсний тогтмол хэрэглэх нь бөөрөө хамгаалах ач тустай байдаг. Та бол нэг цөөхөн төрлийн үр тариа авчирлаа гэсэн шүү дээ. Энээс цаана одоо ер нь хэдэн төрлийн үр тариа байна? Бас ямар одоо өвчин зовирт сайн байх вэ гэдэг маань? За манайх бол даан байдлаар хэрэглэх юм одоо үр тарианы цуглуул 53 нэр төрөл. За тэдгээрийгээ зохистой харьцаагаар нийцүүлэн зохицуулан хүний оншинд зохицуулж 23 цуврал жорыг гаргадаг байгаа. Одоо энэ бөөрийн бэлтгэлийг манай технологич бутлаад одоо яг ийм харагдах байдлаараа ийм нуудаг бараа өнгөтэй. За тэгээд өдөрт 2 удаа усан тутгаад шууд итгэхэд ийм зориулсан бэлтнүүд болж одоо хэрэглэгчд хүрдэг байгаа. Таны төв бол 13 онд байгуулагдсан билээ. Энэ хооронд ер нь ямар өвчин зовиртой хүмүүс байдгийг, эрүүлж их хүсэлтэй хүмүүс танахыг зордгийн. Тэгээд ер нь үр дүн ер нь яаж харагдаж ирд юм бол доо. Бид бас ялангуяа чочмог олон ноцтой өвчтөе онш бүхий үйлчлүүлэг штийгээ ингээд шинжилгээтэй хянаж үр дүнгээ тооцохдоо бас их дуртай байдаг. Тим хүмүүсийг аль болох тууштай хэрэглүүлэх ингээд дутуу таслахгүй хаяхаас нь сэргийж байнгын холбоотой ярьж одоо таны энэ үр тариагаа аваад дуусна уу яаж ямар өөрчлөлт хийж ирэх вэ ирэх хугацаа чинь болж гин шүү гэж харилцан ярьдаг байгаа. Тэр нь өөрчлөлтөгч маань их дуртай байдаг. Ялангуяа бөөрийн бэлтгэлийг бол манай одоо бөөрийн дутагтай 70 настай эрэгтэй тууштай хэрэглэж чадсанараа кератинийн гэршээсэнд илэрдэг хортой элемент нь багасж одоо маш сайн үр дүнгээ өгсөн. Тэгэхээр дэглэм гэдэг нь маш чухал байдаг. За дээр нь гломерулонефрит гэдэг бөөрийн чочмог өрөвсөл залуу бага насны хүүхдүүдийн дунд маш ихээр илэрж байгаа. Уураг алдна, шээсээр цус их алддаг байгаа. Тэрэнд бас манай бэлтгэл маш сайн үр дүнтэй байгаа. Одоо хамгийн сүүлд гэхэд одоо манад хамтсан 8 настай байна. Банд бол нэмлэгт бас 2 жил хяналтанд байгаа. Тэгээд гайгүй боллоо гэж үзэхээр тэгэл гэмтэл сэтэрдэг. Тэгээд ээж нь манай хаягаар мэдээд ирсэн. Тэгээд уусны маргааш өдрөөс ихэд шээсний өнгө засаг царай цус гайгүй болох тийм богино хугацаанд үр дүн өгдөг. Энэ хүнээсээ хамаарат харилцан адилгүй ялангуяа хүүхдүүд өвчин ужиграагүй үедээ одоо илүү хурдан үйлчлэгээтэй гэсэн үг. Эрүүл мэнд залуу нас. Ирч хүч. Амин. Гоо сайхан. Амуу. Энэ миний сонголт. Амуу. Миний сонголт амуу. Дорнын уламжлалт ангаах ухааны хүнсээр эмчлэх журыг та бүхэнд танилцуулж байна. Амуу зохицуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр олон төрлийн өвчнийг ангаах болно. Эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одоо сонголтоо хийгээрэй. Танаа тандж байгаа ингээд хүмүүсийг харж байхад ер нь ямар өвчин, ямар зовиртой хүмүүс илүү их хандж байгаа шиг анзаарэгдэж байна. За манай монголчууд ерөнхийдөө нөгөө эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд амьдардаг. За өвөлдөө маш хүйтэн сэрүүн зундаа халан энэтэй холбоотой маань өвөлдөө ер нь махаа голлон хэрэгэлдэг. Ер нь жилийн 4 үйл зүйл үед махыг ихээр эргэлж байгаа. Энэтэй холбоотой илүү цэсний халан буюу дотор халан, илүү цэсний үйл ажиллагааны хямрал цохилж байна. За өвлийн үйлдвэрлэлд бол бөөрийн тамир дотор бөөрийн үйл ажиллагааны хямрал ерөөсөд хүн болгонд шахуу тохиолдож байдаг. Тэдгээртэн зөвлөд одоо үр тариа бэлтгэлүүдэд хэрэглүүлэхээр маш сайн үр дүнгээд ирүүлчихэж байгаа. Тэгэхээр монголчуудыг махыг идгээсээ болоод илэгний халуунтай болсон гэдэг. Илэгний халуун ингээд зүгээр ингээ өөрт ч юм уу гадны хүнд ер нь анзаарэгддэггүй.
За ер нь л яг нөгөө элэгний халууны үед нөгөө алганы улаалт гэж байдаг. Хүн халгаа харахаар их юм алганы энэ мах одоо энэ махнууд нь их улаан дуу. Тэ алганы улаалт чинь. За хоёрдугаарт нь ерөнхийдөө нүүрнүүдийг халах улаантгаа тэ дээшээ хөөрөх хандлагатай, хуин шарус ихтэй гэдэг ш. Даралт ихсэх хандлагатай хүмүүс байж. Ер нь ам их цангамтгай тэ ер нь байнга хүүхд уус, хүүхдийн муух сонирхолтой хүмүүс нь энэ дотор хаалуун буюу элэгний халуунтай хүмүүс байж болно. Тий. Ер нь ямар ч эрүүл мэндийн зөвлөгөөн дээр одоо эслэг ихтэй хүнс хэрэглээ гэдэг. Гэтэл амуу тариа энэ үр тариа маань тэр жигтэй эслэгтэй бүтээгдэхүүн байгаа. Үүнийг хэрэглээд ирэхэд одоо ингэж зүс царай шууд гэрэлтээд л сайхан болоод ирэх байх гэж бодогдоод байна. За ер нь л энэ байгалийн гаралтай органик хүнс маань эслэг болон уургийн агуулмж өндөр дээр нь макро элементүүд тийм ээ. Хүний бид өдөр тутам одоо хоол хүнсээр авах зайлшгүй шаардлагатай төмөр, цинк, калий, кальц, магний гэдэг одоо ийм олон амин дэмээр баялаг байдаг. За эдгээрийг хүн өдөр тутамдаа хэрэглэснээр эслэг нь бол хүний биеийн хортой бодисыг шингээж биеэс хурдан гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг учраас нөгөө өтгөн хаталтай архаг орлоготой хүмүүс үл тийм ээ. Өтгөн маш сайн гарах, бие нь хөнгөрөх. За дэргээ дагаад бодисын салцаан сайжиж бие махбод нь хоргоожно. За тэгээ арьс үс уналт тийм ээ, арьс хуурайших. За нуур царай гэрэлтэх гэх тийм сайхан ашигтай нөлөөнүүдийг өгдөг. Энэ хавар сайхан амуу тариануудыг ер нь хаанаас оруулж ирдэг юм бэ? Манайха энэ ур тариануудыг бол хятадын Чиндаан мужид улсын үйлдвэр гэрээ байгуулан тодорхой нөхцөл болцлоо шаардлагыг ханган оруулж ирдэг. Үүнд гэх юм уу органик гений өөрчлөлтгүй гэсэн. За тэндээ бол органик тариаланчтаасаа гэрээ дээр цуглуулж гар аргаар бохирдлыг нь түүж бага температурт хатах боловсруулах аргаар ингээд боловсруулж одоо амин дэмэрцийг нь хадгалсан байдаг. За энэ амуу будаа үр тариаг манай нөхцөл Монголын хөрсөн дээр тарих боломж байдаг юм болов? За манайхан дөрөвчээс нь бас судалж үзээд аль урах бололцоотой боломжтой гин тийм ээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн нарга эрдэм шинжилгээний төвтэй хамтран тариалж эхэлсэн. За шар бурцгийг тарьсан, ногоон бурцгийг тарьсан, мөн гашуун арваа болон майлангийн үр зэргийг тарьсан. Тэгээд гэрэг тарьснараа энэ Монголдо ургуулсан ур тариагаараа хоргожуулах бэлтгэл гэсэн шинэ жорыг энэ жил гаргасан байгаа. Хоргожуулах бэлтгэлийг яагаад одоо гаргах болсон бэ гэвэл одоо хүний өдөр тутмын одоо тий хоолунд ажил амьдралын нөхцөл эргэн тойрон хөрсний агаарын бохирдолтой холбоотой хүний биед хор гэдэг нь тодорхой хэмжээгээр өдөр тэгээ хоримтлагцаар тий маш их хоримтлал үүсч энэ хороос нөлөөлсөн бас өвчин болон дархлаа хүний биеийн бодисын солио нөлөөлөлт их үүсч байгааг судалж тэрэн зориулж нь хоргоожуулах Монголдо ургасан үр тариа хоргоожуулах бэлтгэлийг гаргахаар бэлэн болоод байгаа. Баяртай сайхан мэдээ. Монголынхаа хөрсөнд ургасан эм сайхан амуу будаагаар бас бие эрүүлжүүлж хоргоожуулах тэр боломж нэгдэж байгаа юм байна. Одоо бусад энэ амуу тарианаас тарих боломж байд юм бол бас судлаад явж байгаа юу? Тий, одоо судалгаа шинжилгээний ажил мөн хувийн болон тий туршлагатай тариаланч цэцэг жимс эмийн ургамлыг судлагч нартай бид хамтран ажилладаг байгаа. За тэгээ аль болохын нүр тариа амуу будаг Монгол орны нөхцөл болон Монгол хүний ослог тохируулан Монгол шүүс нутагшуулах нь бидний одоо алсын зорилгын нэг байгаа. Өндөр насны багц гэхээр энд ямар бүтээгдэхүүн орсон, ямар үйлчилгээтэй юм бол таны тайлбарлаж өгөөч. За өндөр насны багцад нөгөө гашуун арваа буюу хор сагаг тий энэ нөгөө түрүү танилцуулж ирсэн. Энийг ер нь хүн өндөр настан буюу одоо цэцний хямралтай хүмүүс өдөр тутамдаа хэрэглэжэл цэс нойр учрахаа үйл ажиллагааг маш сайн тэнцвэржүүлж өгнө. Манай монголчуудын донд цэсний саатлах буюу цэсний чулуу тий цэсний үрсэдүүд занхилж байгаа. Тийм учраас нэг өдөр тутамдаа хэрэглэх нь настай хүмүүст маш зохистой. Дээр нэр гүнжтийн уур орсон байгаа. Энэ хар гүнжтийн уур за ус бууралтахад маш сайн мэдрэл ой тогтоолтод сайн за гүнжтийн өрөөрөө кальцар байлаг учраас настангууд маань хэрэглүүл ашиг тустай таван мохотыг тэнцвэржүүлэн дархлаад дэмжих юм өргөн үйлдэлтэй. Энийг шууд одоо өдөртөө хоёр албыг хэрэглэх юм уу бэлэн болсон хоол хүнсэнд тутгаад хэрэглэж болно. Эрүүл мэнд залуу нас. Ирч хүч. Амин дэм. Гоо сайхан. Амуу. Энэ миний сонголт. Амуу. Миний сонголт амуу. Дорнын уламжлалт ангаах ухааны хүнсээр эмчлэх жорыг та бүхэнд танилцуулж байна. Амуу зохицуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр олон төрлийн өвчнийг ангаах болно. Эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одоо сонголтоо хийгээрэй. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн маань нэг уламжлалт асуулт байдаг юм а. Та бол уламжлалтын их юмч. Эрүүл амьдралын хөвшил таны өдөр тутам хийдэг хөвшил юу вэ? Өөрөө хийдэг бусдад санал болгох тэр хөвшил. Хүн эрүүл амьдрахын тулд тийм ээ юу идэж явах вэ, хизээ идэж явах вэ, за хэр хэмжээгээр идэж явах вэ гэдгийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. За тэгээ уламжлалтын талаад нь зөвлөл өглөө босоо тийм ширгээ сууж явах буюу
баг зэрэг жамцтай ус, хужиртай ус уух нь ходоодны галын чих юм байлаа. Ходоод дэлгүүрийн хүүтэн одоо шингээлт муутахаас сэргийлнэ. Мөн дээр нь болохоор улиралдаа тохируулж хоолохыг манай монголчууд анхаарах хэрэгтэй. Өвөл зөнгөө 4 өдөр тонны махаа идэх нь манай монголчуудад их зохисгүй байдаг. Ялангуяа зуны улирал тонны махыг бага идэх, цагаан идэгээ тэмээ түлхүү хэрэглэж ходоод гидсэн амрааж хороо гаргах нь маш чухал байдаг. За тэгээд энэ үр тариа шаш буурцыг өдөр тутамдаа хэрэглэх буюу өглөөний цайндаа цутан хийж идэх нь ходоод хамгаалах маш одоо үр дүнтэй байдаг. Таны хувьд яг өөрөө хийдэг гэр бүлдээ хөвшүүлсэн одоо нэг зүйл чухал гол зүйл чи юу вэ? За өглөө одоо манай гэр бүлийн гишүүд бүгд тийм ээ ус аавна. За хоёрдугаарт нь заавал цайгаа ууж ажилдаа болон хичээлдээ явах нь одоо цусны үйл ажиллагаа болон ходоод гэсний ямлаас сэргийлж манай монголчууд цайгаа ууж ажил хичээлдээ явж байгаарэ гэж зөвлөмөр байна. Та бол ингэ төвшүүлсэн юм те. За баярлалаа амчаа. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлэг маань ярилцлагын болонгаа үзэгч танд хүргэлээ. Энэ удаа бид амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төвийн уламжлалтын их хэмж балжин юмтай эрүүл хооллох тухай ярилцлаа. Өнөөдөр таны эрүүл мэндэд зориулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн ивент итгэгчээр Монголмед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Ингээд бид нэвтрүүлгээ зөвлөгөө болонгаар үргэлжлүүлэн хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч таны эрүүлэнхийн төлөө Монголмед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монголмед нэгдсэн эмнэлэг. Сар шинийн баяртал зориулсан онцгой хямдралтай худалдаа зөвхөн энэ 7 хоногт Азмуулд хамгийн онцгой үнээр хамгийн өргөн сонголттой хямдралаа. 1-р давхрын бүх бэлэн хувцас 2800 төгрөг, 4800 төгрөг, 9800 болон сар шинийн баярыг дуустал хямдрах тул та бүхэн яараарай. Давхар дуулгах таатай мэдээ. Азмол хүүхдийн хувцсны 2-3 дугаар давхруудад шинэ бараа ирлээ. Энэ оны тренд болж байгаа бүх насны хүүхдүүдийн шинэ загварын I am Kids, I am Baby, Minoti брэнд хувцснуудаар бүрэн шинжлэгдлээ. Хүүхдийн биед ээлтэй, хөвн, даавуу, нэхмэл, сүлжмэл, малгай оролт, бэйли, цамцгээд өнгө загварын өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнүүд шинээр ирлээ. Та бүхэн яараарай. Гал дахиад жилийн ганган хамгийн том хямдралыг зорин ирээрэй. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадвархыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост бүх эмийн сангуудаар. Эрүүл Монгол хүний төлөө Монголмед нэгдсэн эмнэлэг. Усан цэцлэр та эрүүл амьдарч чадна. Бид нэвтрүүлгээрээ та бүхэнд усан спортын цуврал хичээлийг төв бассейнаас зааж байгаа. Та энэ хичээлийн хажуугаар усан цэлхийн ач холбогдлыг мэдэж авах боломжтой юм а. Харин энэ удаагийнхаа дугаарт эмчилгээний усан спорт буюу усан цэлэх нь хүний эрүүл мэндэд ямар ач тустай юм бэ? Эмчилгээнд хэрхэн ашиглагддаг талаар та бүхэнд мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Хүн хөгшөрч биш хөшөж өгдөг гэж ярьдагчлан та ямар нэг спортоор хичээлэхэд оройтсон гэж өөрийгөө битгий голоорой. Тэр тусмаа усан спортод насны хязгаар байхгүй юм. Лавга ах маань тогтмол усан спортоор хичээлээд баггүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдөр бас сэлэхээр төв бассейн дээрээ ирээд байгаа юм. Усан спортоор хичээлээд ямар үр дүнд хүрч байгаа сэтгэлээс нь одоо танд хүргье. Би ч өөрөө ихээр ч одоо ингээд нэг сэлж эхлэхээс өмнө бол 95 гаруй килограмм жинтэй. Тэгээд даралт бол нэг 150-60 та байнг байж идэв байсан. Одоо бол жим баг нэг 10-аад кг хасчлаа. Тэр хэмжээгээр одоо нэг даралт гэдэг юм мартсан. Миний хэрийн насны ч юм уу хүмүүс маань ихээр усанд орно гэдэг бол ерөөсөө усанд сэлж эхлэн тэгээ огч чаддгүй хүн те. Тэгэл одоо нүцгэлээл одоо ингээл ийш орно гэдэг бол нэг ягаад ч нэг боломжгүй юм шиг санагдаад идсэн байхгүй. Усанд бол амраад гараад ирждэг. Маргааш нь улгал ус руугаа явмаар санагдаад идэв. Ерөөсөө
би тийм ядрахгүй би улам сэргээд идэв юм бэл. Тэгээд жим бас хасаад байна ерөөсөө. Яаж ч байсан гэсэн. Тэгээд нэг ингэж хасагдсан жин би бол хоол ундны хайхтар дэглэн барихгүй. Тэгсэн мөртлөө хассан жингээ бол буцаагаад ерөөсөө нэмэхгүй байгаа. Одоо ялангуяа нас ахиж байгаа бидний шиг улсууд бол хамгийн гол юм бол нөгөө Австри хандраад нуруу нусны өвчин гэж ярьдаг шүү дээ. Тийм юм бол байхгүй болно. Яагаад гэвэл ингээд усанд ингээд сэллэхэд ялангуяа далад сэллэхэд тийм ээ. Хүнгээ гараа ингээд урагшаа сунгахад бол хүний цээжин бие урагшаага яваад бүгсэн бие жоохон хоцрон шүү дээ. Тэгэхээр нөгөө нурууны нөгөө мөгөөр чинь сунчихгүй юу? Даллахад бол хоёр тишээ ингээд холбирч амьсгаа авдаг шүү дээ. Тэгэхэд нөгөө сонсон нуруу маань ингээд хоёр тишээгээ бас холбирох хөдөлгөөн хийж байгаа. За тэгээ ингээ гараа татаад яхахлаар зэрэг нөгөө хойно хоцорсон нөгөө бүсэн бие чи урагшаага ягаад нөгөө мөгөөрс чинь ингээ сун жагшаад байна гэдэг чинь уян хатан байх чанараа хадгалаад байна гэсэн. Тэгээ ус болохоор өөрөө нөгөө нэг тэр одоо уян хатан байдлыг аягүй сайн сэргээж өгдөг. Тийм тэгэхээр бол ерөөсөө ялангуяа одоо 50-аас дээш насныхан бол маш сайн хичээлэх хэрэгтэй байна. Бүр заавал хичээлэх хэрэгтэй байна гэж боддог. Одоо өөрийнхөө үеийн насныхныг надаас дээшх насныхныг усан бассейн сэллэл гэж хэлмээр байна. Тэ тэгвэл жоохон нас уртсан бие эрүүлжин амьдрал таатаа сайхан хөгжилтэй баяр баясгалантай хиймэрлэг цоглог сэтгэл санаа хүртэл сайхан болно шүү дээ. 60 хүрсэн хүн ч гэсэн усан цэлс болдгоороо хамгийн чухал хамгийн ач холбогдолтой спорт юм гэж бодож байгаа. Тэгээ мэдээж яриг бол 40-с дээш насныхан бол наад заханд харгалалт ихтэй, даралттай, стресстэй. Одоо бассейн цэлээд одоо даралтгүй одоо сахар нь одоо асар өндөр байсан хүмүүс бол сахар нь бол хэвийн хэмжээнд хүрсэн. За биеийн жин бол одоо 3 сар хичээлэхэд 10 хил турсан. Дээрээс нь бол усан цэлс сурснараа бол ажлын этвэх нь бол асар сайжирсан. Хүн бүр цэлс сурах хэрэгтэй. Одоо би 40 хүрсэн шүү, 50 хүрсэн шүү, би 60 хүрсэн шүү гэд хоошоо суулгүй бүгдээрээ манай бассейн дээр цэлс сураарай. Усан цэлсээр та эрүүл амьдрах чадна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан өрөвсөл, бэлэг эрхтний хөвчрөл, чадвархыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар дулаан алдагдлын асуудал таныг зоож байна уу? Монголын барилгын салбарт дулаан алдагдлын асуудлыг шийдэж байгаа сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн болох Корунд брэндийг танилцуулж байна. Нано технологийн аргаар гарган авсан бичил вакуум бөмбөлөг нь дулаан тусаарлалтын өндөр зэрэгтэй бөгөөд 1 мм зузаан түрхэлэг нь 50 мм эрдэс хүнтэй тэнцэнэ. Дотор ханаас 1.5 мм зузаан түрхэхэд таны байрны дулаан алдагдлын асуудлыг бүрэн шийдэх болно. Ашиглах гадаргуунаас хамаарч 4 төрөл байна. Орон сууц, барилгын дотор гадна хана, нефт химийн бүтээгдэхүүн хадгалах сав, тээврийн хэрэгсэл, дулааны шугам хоолойн дулаан зэрэгт ашиглаж болно. Корундыг дурын өнгөнд оруулан ашиглах боломжтой. Үндсэн 4 төрөл байдаг бөгөөд сантал, мөгөнцөр, дулаан алдагдлын асуудлыг удаг шиг түрхээд хялбархан шийднэ. Корунд удаг шиг түрхээд дулаан алдагдлыг мартаарай. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаж нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Сайн бацхан уу эрхэм үзэгчтэй. Энэ удаагийн 100 эмэгтэйчүүд эмнэлгийн манай ээлж зөвлөгөөнөөр хаврын улирал арьсаа хэрхэн ашиглах уу? Аман түншлэн энэ улиралд заашгүй шаардлагатай шингэн лифт хэмжлэгийн талаар танилцуулъя гэж бодож байна. За өвлийн хүйтэн сэрүүн улирал арьсаж хаврын одоо салхи шуурга ихтэй ийм хуурай ийм улирал айлчлан ирж байна. За энэ улирал бол арьсанд их олон толгомцсон асуудлууд үүсдэг. Ялангуяа энэ улиралд хур бураа багтай, чиг муутай, салхи ихтэй учраас арьс маш хуурайших, үүнээсээ болон өршлөө суух, арьс хорчиж уян хатан чанараа алдах, улмаар арьс бараандах, сэх нөсөө шинээр үүсэх юм уу, хуучин байсан нөсөө тодорч бараандах зэрэг одоо арьсны олон толгомцсон асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ улиралд чиг шүүлэх одоо өөрчлөлттэй ийм процедурт өргөнөөр хамрагдах хэрэгтэй. Түүнчлэн
мөрдөрчлэн арьсанд маш сайн чигийг тогтвортой удаан хугацаар хадгалах ийм чийгшүүлэх тос бүтээгдэхүүнүүдийг өргөн хэрэглэх явдал чухал юм аа. За манай зууны эмэгтэйчүүд тэмдэгт Германы орчин үеийн нано технологиор гаргаа авсан DMS-ийн бүтээгдэхүүнүүд мөн төршлэн Солонгосын Дерман шинжилгээ Корте фирмийн бүтээгдэхүүнүүдийг бодлон борлуулдаг юм аа. Мөн эмчилгээ үйлчлэгэнд өргөнөөр хэрэглэгээ. За тухайлх юм бол DMS-ийн бүтээгдэхүүнүүд маань химийн хосны арлага байхгүй органик эмчилгээний брэнд байгаа. За энэ бүтээгдэхүүнийг манайх эмчилгээ үйлчлэгэнд авч ирснээр даруй одоо 7-8 жилийн үрийг үзэж байна. За энэ DMS-ийн бүтээгдэхүүнээс чийгшүүлэх хүршлэгийг давмгай одоо үзүүлдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. За тухайлбал витамин Е гэсэн концентрат байна. За энэ маань арьсны эсийн мембраныг бэхжүүлж арьсны эсийг бат бэх болгосноор арьсны гэмтлэг засч өгдөг, нөхөн сэргээдэг, чийгшүүлдэг ийм хөшрөлтийн эсрэг гол бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүнийг бол өдөр болон оройн цагаар ялангуяа оройн цагаар 3 туслаар бүх нүүрэндээ хурууны өндгөр тувших маягаар түрхэж хэрэглэдэг юм аа. Мөн төршлэн алоэ вергээд ургамлын анд байна. Энэ маань 100 наст ургамлын навчнаас гаргаж авсан өтгөн шүүс байгаа. За энэ маань арьсыг маш гүндэн чийгшүүлж өгснөөр арьс их гэлгэр, толгор, чиглэг байдлыг сэргэж өгдөг юм аа. За мөн төршлэн NMF комплекс гэж байна. Энэ бол арьсанд байгалаасаа байдаг байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлүүдийг өөртөө багтаасан арьсны өнгөө өөрсөнд чиг татах чадрын онцгой сайжруулдаг юм бүтээгдэхүүн байна. За мөн төршлэн арьсны жинхэнэ арьсны одоо бүтцэнд байдаг сэргэн засаг гол элемент болох гиалурны өөрчлөлт юм уурга байна. За энэ маань арьсны гүнд ус татах чадрыг маш их сайжруулж алдагдсан чигийг эргэж нөхөн сэргээж өгөхтэй их сайн юм бүтээгдэхүүн байнамаа. Хүчтэй эмчилгээний дараа ялангуяа лазер, пилинг, гуйжуулах эмчилгээ, MTS гэх мэтийн одоо гойсхны эмчилгээний дараа арьс маань чийг нь маш их алдагдаж эргэж нөхөн сэрэх нь муу байдаг. Тэгэхээр чигийн алдагдсан балансыг эргэн сэргээх зорилгоор мөн одоо хаврын улирал маш их чийг алдагддаг ийм цагаар энэ манай Корте фирмийн LNC мист буюу шүршлэг бүтээгдэхүүн мөн пост LNC серум буюу ээлц мөн төршлэн пост LNC крем гэсэн 3 одоо шаталтай хэрэглэдэг өндөр чийгшүүлэлтэй чийгшүүлэх гэж бүрдэл байна. За эдгээр бүтээгдэхүүнийг өргөн авч хэрэглэх хэрэгтэй. За мөн төршлэн манайх энэ DMS-ийн бүтээгдэхүүнийг бол эмчилгээ үйлчлэгэнд хэрэглэхээс гадна манай энэ бүтээгдэхүүний нэг давуу чанар нь бол тухайн хүний арьсны онцлог тохируулан, насны байдлыг тохируулан гэрээр нь одоо найруулж олгодгоор их давуу талтай. Тэгэхээр одоо энэ суурьдс гэж байдаг юм. Суурьдс маань хуурай арьсны, эмзэг арьсны, тэршлэн туслаг арьсны гэсэн 3 янз байна. Тэгэхээр энэ суур тусан дээрээ активатор буюу идэвхжүүлэгч ампул гэж нэрлэдэг. Одоо энэ олон тооны ампулууд байна. Эдгээрээс тухайн хүний арьсны онцлог байдал болон арьсны асуудлыг тохируулан найруулж, хувь хүндэд тохируулан найруулж өгдөг. За ингэж найруулсан нь бол хувь хүндээ маш их эмчилгээний их өндөр өрнөлөө үзүүлдэг юм байгаа. За манай энэ DMS-ийн бүтээгдэхүүний гол онцлог нь одоо гэмтэж муудсан арьсны одоо мембраныг бэхжүүлж тэгснээр одоо арьсны эсийн хан бэхжиж арьсны бүтц сэргэж өгдөг. Гэмтсэн муудсан арьсны гэмтлийг засаж, сэргээн засалж, эмчилж ирүүжүүлдэг ийм гол одоо онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Уг бүтээгдэхүүн маань суурьдс гэж байдаг юм байна. Суурьдс нь хуурай арьсны, эмзэг арьсны, туслаг арьсны 3 янз байдаг. Тэгэхээр энэ суурьдсан дээрээ энэ 27-8 төрлийн ургамлын ойл, эссенц, ургамлын ханд, амин дэмээр баялагжуулсан ийм активатор буюу идэвхжүүлэгчийг суур тусандаа нэмж өгөөд тухайн хүний арьсны онцлог, арьсны асуудал тохируулан найруулж өгч түүнийгээ гэрээр нь олгодгоор их давуу талтай. За ийм бүтээгдэхүүний одоо үр дүн эмчилгээ бол асар өндөр байдаг. За бид бүхэн бол дэлгүүрээс химийн найрлагатай тус бүтээгдэхүүнийг авч хэрэглэхэд угаал цэвэрлэх явцад ганц нэг тооны органик бүтээгдэхүүнтэйгээ хамт устж өгөө болоод цаана арьсны эс гэмтдэг байх юм. Гэтэл одоо ийм органик нано технологиор боловсруулсан тосн болохоор зэрэг арьсны одоо өнгөө өрсний бүх үе давхрыг дамжин нэвтэрч арьсны эсийн мембран хүртэл ингэж очиж үйлчилдэг. Энүүгээр их давуутай, нэгсэндээ 100% шингэх чадвартай. Тэгээ химийн орс найрлагагүй учраас арьсыг гэмтээдгүй ийм давуу талыг агуулсан байдаг юм аа. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг